Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдэр зохион байгуулагддаг футзалын үндэсний цом 2017 тэмцээн анх удаа Дархуул аймагт энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдөр спортын ордонд тус тэмцээний нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга Насанбат, аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбат, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Инхбат, төрийн захиргаа удирдлага хэлтсэн дарга Баярсайхан, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Шижир, Дархуул аймгийн хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Жаргасайхан болон баг тамирчид оролцсон юм а. Дархуул аймагт хөгжиж ирсэн ариун баялаг ийм түүхтэй. Сая одоо бид түүхийг эргэн харахад энэ спортын хамгийн анхны олон улсын хэмжээний мастер Дархуул аймагаас төрж байсан. За мөн 1960-ад оны хамгийн анхны одоо өдөөгийн залуучуудын хөл бөмбөгийн спортын авраг шалгаруулах тэмцээнд дархны баг төрүүлж ирсэн гэх мэтлэн Дархуул аймгийн хөл бөмбөгийн холбооны ариун баялаг түүх. За үе үеийн багш сургууль хүмүүжүүлэгчдийн одоо нэр их хүч хөтөлбөрийн үр дүнд энэ спорт дарханд өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн. Тэгэхээр өшөө илүү их хөгжил боломжуудыг бид нар бас хөл бөмбөгийн холбоотой ярилцаж тохиолдсон. Энэ ажлынхаа хүрээнд эхний одоо арга хэмжээ нь бол өнөөдрийн энэ томоохон арга хэмжээг засаг даргын орлогчоор ахлуулсан бүр ажлын хэсэг гарч 300 гаруй тамирчин 18 аймгийн төлөөллийг цуглуулж ингэж одоо зохион байгуулж энийгээ бид нэр орон даяар сурталчилж таниуллаа. Цаашлаад бид нэр олимпик хөл бөмбөгийн холбоотой хамтарч Азийн хөгжил бөмбөгийн холбооноос хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Дархуул аймагт авчирч тийм ээ. Энэ одоо хүүхд залуучуудын их спортод тухайн хөл бөмбөгийн спортод одоо илүү дэлгүүр хичээлүүлэх материалын баазыг бий болгох тал дээр одоо хамтран ажиллахаар тохиролцлоо. Эхний одоо энэ хүү хэлцээрийн үр дүн болгож олимпик хөл бөмбөгийн холбооноос манад бэлтгэлийн одоо талбайг үн төлбөргүйгээр олгохоор холбооны ерөнхийлөгч шийдвэр гаргалаа. Дархуул аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг Монголын хөл бөмбөгийн холбооны томилогдсон комисстай хамтран энэ удаагийн тэмцээнийг аймагтай амжилттай зохион байгуулж байна. Тэмцээн энэ сарын 16-наас 23-ны өдрөд үргэлжлэн явагдана. Манай аймагаас анхны хөл бөмбөгийн олон улсын мастер төрж байсан түүхтэй юм а. 1990 оноос эхэлж энэ спортод хичээлсэн. Тэгээд 99 он 98 оноос эхэлж Монголын үндэсний шишээ хичээлээ 2005 онд үндэсний шишээ огт байсан. Тавуулж эхэлсэн. Дахны хөл бөмбөгийн холбоонд 94 оноос эхэлж улсын аварга тэмцээнд орж эхэлсэн. Дахны хөл бөмбөгчд бол сайн шүү. Энэ уустай бол дээгүүр ордог тамирчид их олон байгаа. Энэ одоо хөл бөмбөгийн хөгжил бол их хөгжиж байгаа. Одоо хүүхд залуучууд айгүй хичээлж эхэлж байна. 2017 оны үндэсний цомын тэмцээнд Дархуул аймагт авсан гол шалтгаан нь би одоо энэ хөдөө орон нутагт хөл бөмбөгийг хөгжүүлэх одоо энэ хөтөлбөрийн хүрээнд үндэсний цомын футзалын тэмцээнтэй ингэж болмоор байна гэж санал тавиад энэ сандыг хөл бөмбөгийн холбоо дэмжиж анхны энэ тэмцээнийг одоо манай Дархуул аймгийн хөл бөмбөгийн холбоог зохион байгуулдаг бид тийм хүндэтгэлтэй үүрэг хүлээсэн. За тэгээ энэ тэмцээний онцлог нь гэвэл анх удаага энэ үндэсний цомын тэмцээнд 18 хамгийн олон аймаг буюу 18 аймаг оролцсон. Ийм тэмцээн болж байгаа нэг онцлог нь мөн бас энэ тэмцээнд оролцож байгаа багуудын одоо ур чадвар бас өндөр. Бүрэлдэхүүн нэг баг гэтэл 14-өөс 16 оны бүрэлдэхүүнтэй ингээ ирж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдэр зохион байгуулагдаж буй Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын үндэсний цом 2017 тэмцээнд 18 аймгийн 300 гаруй тамирчид оролцож холимог системээр аварга тодруулгажээ. Тэмцээний зохион явуулснаар аймагуудын шигшээ багуудын спортын өрсөлдөөнийг бий болгохын хамт тухайн аймаг орон нутгийн иргэд төрийн бас байгууллагууд эвлэлдэн нэгдэж хөл бөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгоход гол зорилго нь оршиж байгаа юм байна. Өнгөө оролцож байгаа. Тэгээд аймгийнхаа бүрэлдэхүүнтэй ирсэн оролцоход ирсэн байна. Би хөл бөмбөгээр хичээлээд 7 жил болж байгаа. Тэгээ энэ уусаа тэмцээний онцлог нь бол Дархан хотод олон аймагуудыг цуглуулсан нараа конструктэй гэж бодож байна. Бүх аймаг цуглуулсан нараа. Би болохоор Дундгов аймгаас энэ тэмцээнд оролцож байгаа. Тэгээд ер нь бол багаасаа хөл бөмбөгээр хичээлэх сонирхолтой, хөл бөмбөг дуртай хөл бөмбөгээр хичээлсэн. Тэгээд аймгийн аварга болон бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Тэгээд талын бүсийн тэмцээнээс хүрэл медаль авч ирсэн.
Тэгээд төвийн бүсийн тэмцээнээс бас хүрэл медаль авч ирсэн. Тэгээд энэ тэмцээнд бол анх удаага оролцож байгаа. 21 аймгийн том тэмцээнд бол анх удаага оролцож байгаа. Тэгээд сэтгэл болохоор маш өндөр байна. Дашин Саранхуулгад манай аймагт энэ онд Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр буюу 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар 20-ыг харьцсан 40 хэмжээтэй хөлбөмбөгийн мини талбайг байгуулж өгөхөөр болжээ.